음. 해보면. Hi guys, бүгдэнтэй шинэ бичлэгээр уулзж байгаадаа таатай байна. Бүгдд нь өглөө өдөр орой минь хүргэе. Яг одоо миний урд 14-ийн гомн байна. Энэ дундаас миний идэж үзсэн байгаа, идэж үзээгүйнүүд бас байгаа. Тэгэхээр бүх төрлөөс нь идэж үзээд бичлэгийн төгсгөл топ 3-ыг шалгаруулад явчихна өнөөдөр. Миний идэж үзсэн гэх юм бол энэ дөрв байна. Бусдыг нь бол угаасаа нээгнүүдээр ч тоодгүйсэн юм уу? Иддэг юмнуудаа идэл гэсэн л. За, алинаас нь хэлэх вэ? Aba Baby нэ. Aba Baby гэмээр. Ингэж авахгүй байсан ш. Тагийн бүгдийг авахгүй байсан ш. Юу ярих вэ гэж бодоод байсан чинь муурны савартай юм сав гарсан. Ийм хүний гар, жижигхэн хүний гар хөрх магадтай. Яажгүй. Энэ хоёр ихний халбуудалд нь зүгээр байж хагаад тэгээ дахиад жоох идээд явах юм бол амар халуун байгаа тул. Ер нь бол халуун ногоотой юм идэхээр ингээд дотор ингээд халуун өгдөг бай. Тэр биш. Тийм мэдрэмж бол биш. Харин эсэргээр яг ингээ уруул аманд ингээд халуун ногоо мэдрэгддэг. За дараагийн гомонгоор би шууд Aba Baby-гүйгээр шууд шинэ ромын хөтлөө. Энэ кино тренд болчоод трендээс гарсан болоо гэж бодсон чи одоо хүртэл өөр шинэ бүтээгдэхүүнүүд гарч ирэл. Миний гидсийг сонссноо та нар. Усаа игээд аваад ирлээ. Угаасаа шинэ романыг бол ойлгомжтой бүгдээрээ мэдэх учраас дараагийн гомонгоор Aba Baby тэгээ энийг дэвтэж байгаа гур бас дэвтээч. Би энийг иднэ. Энэ болохоор ногоонууд нэ. Энэ болохоор амтлагч байна. Шүлц гоё чадах юм. Гонголог шүлтэй байгаа зү. Шинэ романоос илүү энэ илүү гоё юмтай. Монгол бараг том савлгаатай нэг байгаа. Ийм л байгаа юм. Хүндүүлс нь аюу гоё юм нарийнхан заяа. Тэгээ ямар амт амдаж ийнээс халуун ногоотой өвхрээ махны амт амдаж ийн ер нь бол. Эндэж
За. Оо, дотор ямар олон юм бэ? Энэ юу вэ? Энэ өндөр юм. Өндөг нь хайлаад нэг иймэрхүү. Тэгээд жоохон халуун ногоотой юм чи улаан өнгөтэй байна. Гой баялаг амтай. Хаа. Дараагийн гойнгуудыг идэж чадахгүй юм шиг байна. Оо, цадаад юм. Яа, гэж дүрээд яах вэ? Витаминтэй гинэ. Харж байна. Витамин гой мэдэл витамин өгсөн болно. Ямтаж усаа игээд аваад шүү. Саяны эдснүүдийг одоо улаан биш шүлнэ. Шүлнэ бол яг л нэг тийм гоё хоолны шүл шиг харагдчихна. Оо, энэ ногоонууд нь бас айгүй том юм. Энэ одоо юу вэ? За хэдүүл жоох юм ярих уу? Жохон хоолой шингээд юм ярих гарч гүүх үү яах уу? Мокбан хийдэг хүмүүс яаж тэгэж хийддэг байна? Оо би энэ малгайг өмсөд хийчих үү? Энэ яа? Далайн бүтээгдэхүүнийх нь өмөрчдөг шүү. Читгэн гэдэг. Би өөрийгөө идэж чаддгүй юм байдаггүй гэж бодсон байхгүй юу? Тэгвэл чи би далайн бүтээгдэхүүн идэж чаддгүй юм үү? Таны өндөр идэж чадахгүй байна. Оо. Энэ малгай надад зохиолох шиг үү те? За hi guys. Сайн ингэж их хэрэгтэй юм шиг. Унда. Халуун ногоо тэмээ. Энэ дэжгүй мэ. Махнаас нь гоё юм. 이만 잘해. 오케이. Цаасан наймаачнууд байдаг штеп. Тэрний юмнэр юм шүү.
гоё харагдаж байгаад идчмээр юм шиг харагдаж байгаад үнэр нь болохоор миний зурган үнэр болохоор харин гэтээ үдээнийг бол би идэж чадсан заяа. Энэ сүүлийн ид бүр ямар ч юм яа байна. Хамгийн сүүлийн булдаграм. Ямар ч тач ингээд амлагчааг утгачин заяа. Зүгээр л ингийн булдаграм яаж иддэг тэр шиг ингээд утгаа бэлэн болгох чинь заяа. Өө. За миний харснаас болохоор энэний том хэмжээтэй дээр нь 100 ширхэг бяцлаг хийдэг юм тренд гараад байгаа байхгүй юу. Гэтэ минийх чинь жижигхэн штэ. Тэгээд амар их бяцлаг хийх юм бол амар үе болгодоод өгчих байх гэж бодоод ямар тач 5-ыг хийгээд үзье. Оо 5 ширхэг бяцлага хийсэн дээ. Одоо энийг утгана. Утгангууд бяцлаг маань яагаад энэ сонин сонин үедээ юм бэ? Энэ дараа гомн бүгдээрээ ирүүл биш л дээ. Гэтэ энэ хамгийн ирүүл биш. Намдтай мэн. Би заваарсан гэж бодоодсэн чи яалчгүй амттай л юм байна л да. Оролдоо наацсан. Энийг тэгж амиг хүсээд идэхээр юм бол биш байна. Яагаад ийм сони юм идэх вэ? Бра. Таргалах юм байна. За тэгээд миний топ 3 гомн бол энэ 1-р, 2-р, 3-р. Яагаад вэ гэхээр үхрийн махны амт тэгсэн ирнэ халуун ногоотой. Халуун ногоо тийм амар халуун ногоотой бол биш. Яг дундыг барьсан гоё халуун ногоотой. Тэгээд перц орсон их таалагдсан юм. Амтны хувьд болохоор шинэ ромонтой адилхан. Тэгээд дээрэс нь махны амт илүү орсон болохоор энийг 2-р аринд монголчууд нөгөө өндгөө шууд шүлэндөө ингээд ийждэг штеп. Тэрэн шиг ингээд өндгөн дотроо бэлэн хатаасан өндөгтэй ингээд ирчихсэн болохоор энэ аягүй бас таалагдсан. Ингээд 1-р, 2-р, 3-р. За тэгээ өнөөдрийн хоолны ревю бичлэг маань энэ хүртэл байлаа. Хэрвээ та нарт таалагдах юм бол комент хийээрэй. Тэгээд part 2 гээ цаашаа явах уугүй юу? Өөр гомон гэлтгүүд өөр олон бүтээгдэхүүнүүдийн нийт дорн туршаад ревю хийвэл ямар байна тэгээд комент бичээд үлдээгээрэй. Хамгийн сүүлийнхаараа мэдээж Plaza Coco-го мартаваа.